What's up Kairos? Тэгээд шинэ бичлэгээр уулзж байгаадаа таатай байна. Энэхүү бичлэгэн дээр хэдүүлээ Monster-ын өчигдөр шөнө нам унтж байгаад шинэ видео орсон байлээ. Тэгээд би өнөөдөр сонсохгүй байж байгаад бас анхны филингээрээ шууд та нартай хуваалцъя гэж бодоод ер нь ирсэн байж байна. Тэгээд Seto гэдэг миний өмнө харж байгаагүй, сонсож байгаагүй шинэ артист байлаа. Тэгээд ямар хуу болсон байна гэдэг дээр бас жоохон догдолтой байна. Ямар артисттай танилцж байгаа бас жоохон догдолтой байна. Тэгээд хэдүүлээ хамт сонсцгоё. Тийм ээ. Зя дэлгэцээ биш юм тийм ээ. Би энд дэлгэц сая бэлдээд утсан байх хэрэгтэй да. За тэгээд Seto гэсэн артист. Би бол энэ артистыг өмнө харж байгаагүй. Тэгээд another level шинэ нэлээд явахтай шинэ артист юм шиг байгаа юм. Тэгээд продакшны хувьд бол Monster-ын бусад продакшн төрчигтэй ажилласан. Ер нь саунд дээр Nebo бүх sound mix mastering хийж байгаа юм болов. Тэгээд editor NZ, cameraman Seto, producer Баттүри ч юм уу те. Баттүри те. Тийм байна. Тэгээд яг одоогийн байдлаар 27,000 view-тэй байна. Тэгээд эхлүүлцгээе. За. Yeah. Monster live. Seto. RTD. Микрофон бариад ихсэн 18 он микрофонд Seto-гоос гарах хараалтын тоол чадахгүй би доор байхгүй тоод миний гол зэрлэг боо шиний гош мэрин ёг төлхийн топ пепер бол Ямар биттэй юм бэ? Юу ч микрофон бариад ихсэн 18 он микрофонд Seto-гоос гарах хараалтын тоол чадахгүй би доор байхгүй тоод миний гол зэрлэг боо шиний гош мэрин ёг төлхийн топ пепер бол амар алах эхэлж байна. Яг юм flow надаа юу Membrane-ийн шиг сонсогдож байна. Membrane Rock Bay шиг. Ер нь нэг Erden Level-ийн BW гэсэн артист байдаг. Ер нь нэг lyrical rap-ийн flow-д их адилхан сонсогддог л доо. Яагаад тэгэхээр миний л бодол шүү дээ. Ихэнх rap-рууч юу гэх юм. Ер нь л бол их хөвчлэнтэй толгой сүлб гэж ингэж хайрцаглаж бокслж үгээ rap-рууд артистууд холбдог бол lyrical rap-рууд болохоор ялгардаг юм нь юу вэ гэхээр юу гэх нэг мөр дотор холболттой үгнүүд айгүй их ашигладаг. Одоо энд миний гол зэрлэг боол юу лээ сая нэг юм мөр дотор амар олон үгнүүд ингээ холболттой адилхан холболттой үгнүүд ихтэй утгаа алдахгүй яваад байдаг. Ямар нуршуу тайлбарлаж байгаа. Тэгээд ойлгож байгаа сте тий. Тэр нь амар таалагдж байна. Тэгээд энийг бол хамгийн сүүлд хамгийн сайн хийдгээр бол миний мэдгээд Membrane байна. Тэгээд хамгийн Монголд хамгийн сайн хийдэг нь бол мэдээж Rock Bay бас хуучны нүмэд бас аягүй сайн хийдэг байсан. Тий. За үргэлжлэе. Чадахгүй би доор байхгүй тоод миний гол зэрлэг боо шиний гош мэрин ёг төлхийн топ пепер бол энэ зүйлийг доорондоо хиндэшлээ болохгүй хийж байгаад гэж энэ тэгснэ шууд flow сэлж шүү дээ. Талаас муу шин зүйлийг суурах цаг надад би хүсвэл би микрофон барихта галаасан дуул мэдхгүй нэг мэддэг болтол чадварынхаа назахаас наруулаа. Ганцхан галаасан хипхопын түүх дангацаар хагшаасаар хипхопын өөр. Энэ ч хэдэн флоутэй залуу вэ? Солиорлж тоо хэдэн флоутэй бэ? I'm on the top замарс минь хот хотлаа пистакут нүднээс минь далтор нүдээр шүдэр пистакут бүгдийн нэгж байгаа түүхийг бүтээн. Надад сада болохгүй хама болохгүй замаа хөгөөд юм надад дахиад санаа зоохгүй Seto гадар тоглож замаас олонгүй хөлих зохдоо та нар надад сонсохгүй яа хараадас тоохгүй шана надад цус гарч ирв хараад бүгд гэнг юм ба яа Seto гэнг биш гэсэн фа яа damn то магадгүй харан байж магадгүй та Generation цоглаа дэнчнэр би дооша шинэш муулах бүхэн ичмэн нэр зуухта акулууд бүх зуухта бүгдийг чинь энэ дуусган хинээс чинь жахгүй энэ тилийн учин гэвэл би бэлэн одооноос ниндээс шороолоос дэшээ тогондоо би дившээ зоргороо тийшлэн тааралтай дайралтай дихэл бол зоогоод биш идэ торгоор хийсгэн эрдэнтэй староо биш даалахгүй би хичээгээд өргөлтөн гарах үе би I'm on the top замаас минь хот камантын зогс амата зогцэн бүгдээ түнгээ түмээ дондан sen дууч байна бид сосото хипхоп тоглож нот тоглож би бол King Kong намайг хэдэд имэрч байхыг хараа хүлээж хамаа дими амаа чимээ
Хөө. I'm trapping, no. Yeah. I'm rapping, no. Yeah. Дуулал дуулчих юм байна өө. Жог experience өглүүлээд цааш нь үргэлжлүүл. Тай долоо сайн өдр шиг дуулал дуулчих юм байна. I'm running, no. Yeah. Another level. Yeah, Monster Live. Seto, Musta Whiskey. Мстэ виски. AKA мстэ виски мстэ. Баа үнэхээр таалагдлаа. Ямар гоё штэ. Залууч юм байна ч баг хүүхдэр юм биш те. Монстер гэхдээ хаанаас ч байх те. Ер нь шин артистуудыг бид нарт ингэж сонсож байгаа нь үнэхээр гоё прожект болж байгаа. Тэгээ би ерөөсөө өмнөх бичлэгүүдээр ерөөсөө хэлээгүй. Уул нь хэлээ гэж бодоодсэн. Тэгээд амжихгүй ч юм уу мартаад яваад байсан. Monster-ийн Monster Live project-д бол үнэхээр баярлж байгаа. Нэгдүгээр гэх юм бол quarantine байгаа одоо хийцгүй байгаа хүмүүст бол яг бидний нүдийг чихийг баясгаж байгаа уйдахгүй бидний ярианы сэдв чихийг баясгаж байгаа ярих зүйлтэй байлгаж байгаа үзэх юмтай болгож байгаа сонсох юмтай байлгаж байгаад бол Monster-ийн хамт олонд л үнэхээр баярлж байгаа. Хоёрдугаар гэх юм бол бас яг энэ шиг ингээд авьяастай хэрнээ ингээд аль суугаар яаж хүмүүс танигдгаа арга замаа олохгүй байгаа. Гэхдээ авьяастай юмаа хийж чаддаг те. Ингээд яг суур авьяас нь байгаа, туршлага дутуу байгаа ч гэдэм юм. Иймэрхүү залуу артистуудад бас амар том нээлтүүлж байгаа, амар том гарцыг нээж өгж байгаа. Бас тийм аль талдаа амар ашигтай гоё прожект болж байгаад бол үнэхээр баяртай байгаа. Бас өмнөх Monster Live-аас би Backrap, G-Lock гэх мэт одоогийн яг ингээд Shark төвшөнд очичоод байгаа бас артистуудыг анх мэдэж авч ирсэн тийм. Гэх мэтчлэн бас маш олон ийм артистуудыг биднэрт ингээд таниулж өгдөгөөр үнэхээр гоё прожектэнд нь бол үнэхээр баярлж байгаагаа дахин хэлмээр байна. Тэгээд Seto гэдэг энэ артистийн хувьд бол үнэхээр олзоорч үнэхээр гоё артист байна. Тэгээд нэг жоохон юу гэх одоо Монгол хүн байна да өө хайна гэдэг шиг өө хайх юм бол уусаа өөрт нь туршлага байхгүй байгаа л та. Камертай харьцах ч юм уу тиймэрхүү юм дээр жоохон модон дуу санагдаж байна. Гэхдээ мэдээж цаашаа юмнуудаа хийгээ явуул угаасаа хөгжих байх. Тэгээд ер нь бол flow тоглолт бол үнэхээр сайтай, punchline байна, үг бичлэлт байна. Тэгээд энэ юуны артистын бас дуунуудын өмнө сонсч ирсэн хүмүүс байвал бас туршлагаасаа дуу ямар дуу байдیں۔ Энүүтэй комент хэсэгт хуваалцаарай. Тэгээд бас бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд ярьж хэлэх юм байвал бас комент хэсэгт бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр таа.